Би саяхан ийм мессеж хүлээж авсан байгаа, түүнийг уншиж танилцуулъя. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Олон хүнд зөвлөгөө өгсөн бичлэгтэн сонирхлоо. Тиймээс танд хүсэлт гаргасан юм а. Ямар тач хариу өгөх байхаа. Танд баярлалаа. Миний хувьд 93 наадам шаазан аяг, Монгол бүх хүзэр, үндэсний бүх хүзэр, шаазан аяг 93 наадам гэсэн бүлгэн болон пэйж хуудасуудыг үүсгээд дэлээд хугацаа өнгөрсөн. Энэхүү бүлгэн пэйж хуудасаа хэрхэн олон найзтай болгож олон хандлтаа болгох вэ? Зөвлөгөө өгөөч. Бичлэгээр бол сайн байна гэсэн мессеж байгаа. Мөн бас Facebook дээр ийм комент үлдээсэн байна. Сайн байна уу? Ука, таны пэйжийг дагах болоод удаагүй ч гэсэн маш амархан дуртай боллоо. Би жирийн л нэг шинэ үйл ажиллагаа эрхэлж байгаа залуу. Шинэ зүйлд давах зүйл их байгаа гэдгийг сайн ойлгож байгаа. Олон нийтийн Facebook пэйжийг яаж хөгжүүлэх ёстой вэ? Энэ нь маркетингийн үйл ажиллагаанд хамгийн сайн үйл ажиллагаа гэдгийг ойлгож байгаа боловч үнэхээр суурь байхгүй байна. Зөвлөгөө өгч болох уу? Баярлалаа гэсэн мессеж байгаа юм. Тэгээд иймэрхүү мессежийг сүүлийн үед надаас хүмүүс их асууж байгаа. Тиймээс өнөөдрийнхөө бичлэгийг энэ үүнд хариу өгөх зорилготойгоор хийж байна. Хэрвээ та Facebook пэйж хуудасаа нээгээд олон лайктай болж чадахгүй байгаа. Эсвэл олон лайктай болцоход verified page болж чадахгүй байгаа тохиолдолд өнөөдрийн бичлэгийг цааш нь үргэлжлүүлэн заавал үзээрэй. Facebook-ийг хөгжүүлэх арга маш олон янз бий. Үүнийг зөвхөн өнөөдрийн видео бичлэгтээ яриад дуусна гэж байхгүй. Тэгэхээр өнөөдөр би зөвхөн 7 аргын тухай оруулж байна. Хэрвээ та Facebook пэйж нээсэн бол мэдээж та өөрийнхөө брендийг үүсгэх, эсвэл хөгжүүлэх, эсвэл бизнесээ үүсгэх, эсвэл хөгжүүлэх зорилготойгоор Facebook пэйж нээсэн гэж бодож байна. Тэгэхээр юуны түрүүнд яг ямар сэдвээр Facebook нээсэн бэ гэдгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл миний хувьд би анх хувь хүний хөгжил гэдэг сэдвээр Facebook пэйж нээж ажилласан, одоо ч гэсэн хувь хүний хөгжил сэдвэрээ Facebook-гээ хөгжүүлсээр байгаа. Хоёрдугаарт таны энэ сэдвийг яг ямар хүмүүс сонирхох вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол таны худалдан авагчид яг хэн байх вэ? Ямар хүмүүс байх вэ? Таны үйлчлүүлэгчид яг ямар хүмүүс байх вэ те? Эсвэл таны дагагчид яг ямар хүмүүс байх вэ? Таны хийх гэж байгаа энэ сэдвийг ямар хүмүүс сонирхох вэ гэдгээ мэдхээс гадна та яг ямар хүмүүстэд зориулж байна вэ гэдгээ өөрөө маш сайн тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ та миний худалдан авагчид бүхэл хүмүүс орно, бүгдээрээ л авах боломжтой гэж үзэж байгаа бол маш том алдаа. Яагаад гэвэл хэрвээ бүх хүмүүс миний худалдан авагч гэж бодож байгаа бол хинч таны барааг худалдаж авахгүй гэсэн үг. Жишээлх юм бол хүмүүс тэгдэг шүү дээ. Дуртай гоё аяг байна, гоё аяг байна. Ийм сто гоё юм хийж байгаа юм байна. Гэдэг мөртлөө нөгөө тухайн бараа сайн орлогддоггүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бол үүнтэй холбоотой. Тиймээс таны 93 наадамтай аягийг яг ямар хүмүүс худалдаж авах вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. Тэгээ би хэрвээ өөр дөрөө авч үзлээ гэх юм бол би 93 наадамтай аягийг хараад шууд миний баг бодогдсон. Яагаад гэвэл намайг баг байхад баг айл болгонд тийм аяг байдаг байсан шүү дээ. Одоо өөрөөсөө харагдахаа байцсан байсан. Харин чиний пэйж хуудсыг үзчихэд хөөх ямар гоё гэдэг бодол төрсөн. Тэгээд тийм болохоор миний насны эмэгтэйчүүд сонирхох боломжтой гэсэн үг. Тиймээс өөрийнхөө сурталчилгааг хийхдээ эсвэл мэдээлэл хүргэхдээ дундаж наснаас дээш насны эмэгтэйчүүд тэр тусмаа бүх сонирхдаг наадам дуртай тийм хүмүүсийг таргет хийж болно гэсэн үг. Гэтэ энэ бол миний зөвхөн санаа. Тэгэхээр таны хувьд яг хэн байж болох уу гэдгээ маш сайн тодорхойлж гаргах хэрэгтэй. Мөн ийм 93 наадамтай аягийг энэ Монгол бүх хүзэр ямар хүмүүс авах вэ гэвэл бэлэг дурсгалын зориулттайгаар худалдаж авна, тийм ээ. Тийм учраас тийм бэлэг дурсгалыг яг ямар хүмүүс төрсөн өдөр тэмдэглэх гэж байгаа. Эсвэл байгууллагын тэдэн жилийн ойг тэмдэглэх гэж байгаа. Эсвэл насны ой тэмдэглэх гэж байгаа. Тийм хүмүүс таны аягийг илүү сонирхно гэсэн үг. Сонирхож байгаа тэр хүмүүсүүдтэй зориулж сурталчилгаагаа мэдээлэлээ хийн гэсэн үг.
Гуравдугаарт таны худалдан авагчдын хэрэгцээ юу вэ? Таны үйлчлүүлэгчдийн, дагалдагчдын яг хэрэгцээ юу вэ гэдгээ маш сайн мэдсэн байх хэрэгтэй. Эсвэл тулгараад байгаа асуудал нь юу вэ? Тэр асуудлыг шийдвэрлэх тийм сурталчилгаа, тийм мэдээлэл өгнө гэсэн үг. Жишээлбэл миний хувьд бол би надад 93 наадамтай аяг худалдаж авах хэрэгцээ байна уу гэвэл үнэндээ бол байхгүй. Гэхдээ 93 наадмынхаа тухай илүү сайн мэдэж авах юмсан гэсэн хүсэл надад байна уу? Байна. Хэрвээ та миний энэ хүсэлд хэрэгцээнд зориулаад 93 наадмын тухай эсвэл өгчүүдийн тухай гэх мэтчлэн мэдээлэл яг цацаад надад зориулж тийм ээ яг ийм хүмүүстэд зориулж цацаад ирэх юм бол би хараад магадгүй эн чинь хэрэгтэй мэдээлэл байна гэдээ таны пэйж рүү орно. Тэгээд мэдээлэл уншаад үнэхээр надад таалагдсан бол би лайк дарна. Бүр сайн таалагдсан бол шеэр хийн. Тэгээ бүр сайн таалагдсан бол таны веб хуудас руу орно, таны барааг худалдаж авна гэсэн үг. Ингээд дөрөвдүгээрт өөрийнхөө байгууллагын, бизнесийн дотоод үйл ажиллагааг бас байнга постлно гэсэн үг. Та хэрвээ бизнесээ явуулж байгаа бол таны бизнесийн дотоод үйл ажиллагаатай та яг анханасаа яагаад энэ бизнесийг хийх болсон гэдгээ бичдэг ч юм уу. Эсвэл ямар зорилготойгоор хийж байгаа юм. Эсвэл таны бизнесээ хөгжүүлэхэд те танд ямар бэрхшээл учраад байна. Түүнийгээ та яаж даван туулсан. Тэгээд энэ аяга те 93 наадамтай аягыг борлуулахын тулд би юу хийх вэ? Эсвэл яаж сайжруулах вэ? Худалдан авагчдаас санал хүсэлт авдаг ч юм уу те гэх мэтчлэн өөрийнхөө дотоод үйл ажиллагааг бусадтай хуваалцаад санал хүсэлт авдаг ч юм уу эсвэл тэр тухайга бичих юм бол хүмүүс их дуртай байдаг. Тэр ч үднээсээ хүмүүс их лайк дарна. Ингээд 5 дугаарт өөрийн захин хуудастай заавал болох хэрэгтэй. Вебсайт гэж нэрлэдэг штэ. Тэгээд үүн дээр хүмүүс их алдаа гаргадаг хараад байхад ер нь вебсайттай хүмүүс маш ховор байдаг. Facebook пэйжээ нээгээл тэн дээрээ л үзээд идэг, лайктаж болсон юмгөө тэгж ягаал болцсон пэйжүүд их байдаг. Тэгэхээр үүн дээр том алдаа юун дээр гаргаж байна гэхээр яг өөрийнхөө брендийг брэнд болгоход тэ өөрийнхөө бизнесийг бизнес болгохын тулд зөвхөн Facebook пэйжээр босч ирнэ гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас өөрийнхөө веб хуудсыг заавал хийх хэрэгтэй. Хэрвээ хүмүүс таны пэйжэнд лайк дараад таалагдаад ингээд үзэх юм бол таны веб хуудас руу орно, таны бизнесийг буюу таны тухай илүү мэдхийг хүснэ. Ингээд үнэхээр хийж байгаа үйл ажиллагаа веб хуудас чинь таалагдаад өшөө олон өөр ямар бараа байна, сонголт нэмэгдээд ингээ ирэх юм бол магадгүй таны барааг худалдаж авах хүсэл нь төрнө. Тийм учраас өөрийнхөө веб хуудсыг заавал хийх ёстой. Өөрийнхөө танилцуулгыг, өөрийнхөө логог мөн тэр хийж байгаа хүмүүстэд өгөх гэсэн тэр мэдээлэлээ веб хуудсан дээрээ бичих хэрэгтэй. Ингээд 6 дугаарт контент заавал бичих хэрэгтэй. Контент гэж юу хэлээд байна вэ гэвэл үнэгүй, үн цэнтэй мэдээлэл хүмүүст өгөх хэрэгтэй. Олон жилийн өмнө бол 93 наадамтай аяга аваарай гэж нэг хэлчих юм бол хүмүүс авъя гэд авчдаг байсан. Одоо бол 93 наадамтай аяга аваарай гэх юм бол авахгүй гэж шууд зугтана. Тиймээс хэн илүү те үн цэнтэй үнэгүй мэдээлэл бусдад өгч байна. Тэр байгууллага, тэр хувь хүн илүү ондог болсон. Яагаад гэвэл одоо шинэ үед маш олон сонголтуудтай болсон байгаа учраас тийм айгүй их өрсөлдөгчтэй болсон байгаа. Тэгэхээр хүмүүстэй энэ байгууллагт итгэх үү, тэр байгууллагт итгэх үү гэхэд маш хэцүү болсон. Тэгэхээр хэн хүнд илүү үн цэнтэй мэдээлэл хүргэж түүнийг тууштай байнга хүргэж чадаж байна. Тэр бусдын итгэлийг татаж илүү их үйлчлүүлэгчтэй, илүү их худалдан авагчтай, илүү олон дагалдагчтай байна гэсэн үг. Би контент бичихдээ 3M гэдэг зарчмыг баримталдаг. Тэгэхээр энэ 3M зарчим гэдэг маань юу вэ гэвэл нэгдүгээрт хүмүүстэд мотивац өгөх зорилготойгоор би контент бичдэг. Хоёрдугаарт би мэдээлэл өгөх зорилготойгоор би контент бичдэг. Ингээд гуравдугаарт би мэдлэг өгөх зорилготойгоор хүмүүстэд мэдлэг өгөх зорилготойгоор контент бичдэг. Тэгэхээр жишээлбэл таны хувьд 93 наадамтай аяга яаж 3M-ийг
зарчмыг баримтлах вэ гэвэл мотивац өгөх. Яагаад таны аягийг би авах ёстой юм тийм ээ? Тэрийг та маш сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Энэ аягийг авснаар надад би юу онох юм? Юу олж долоох юм гэдэг штэ тий. Яг тэр шиг энэ аягийг худалдаж авснаар би юу олж долоох юм гэдгийг нь хэлсэн team content бичих хэрэгтэй. Ингээд нөгөөх нь мэдээлэл өгөх зорилготойгоор тий. Энэ аягыг яагаад хийсэн, одоо хичнээн аяг борлуулчаад байгаа юм ч гэдэг юм уу, ямар нэгэн тийм аягтайгаа холбоотой тийм мэдээлэл өгөх контент бичнэ гэсэн үг. Ингээд 3 дахь мэдлэг өгөх зорилготойгоор контент бичнэ гэсэн үг. Жишээлх юм бол миний хувьд би бүхчүүдийг маш сайн мэдэхгүй. Тэм учраас хэрвээ бүх болгонуудыг оронж бичдэг юм уу, эсвэл танилцуулаад нэрийг хэлээд, цолыг хэлээд ингээд бичээд авах юм бол тэр тодорхой хэмжээгээр надад мэдлэг өгч байна гэсэн үг. Хэрвээ би тийм мэдлэгтэй болохыг хүсэж байгаа бол мэдээж таны пэйж надад таалагдана, би таны пэйжээр орно, лайк дарна. Тэгээд явсараа байгаад магадгүй таны аягыг ч авах хүсэл төрөөд аягыг ч худалдаж аваад ирээдүйн нэгсэндээ таны худалдан авахч болно гэсэн үг. Тэгээд энэ бичсэн контентоо өөрийнхөө вебсайтн дээр оруулж бичнэ гэсэн үг. Ингээд вебсайтн дээр оруулж бичснийг буцаагаад тэр вебсайтаа өөрийнхөө Facebook дээр шеэрлэнэ гэсэн үг. Тэгэхээр таны веб хуудасаар интернетээр хайж байгаа таны веб хуудасаар орсон хүмүүс таны Facebook руу орох боломжтой. Нэгсэндээ Facebook вебсайттайгаа холбож өгнө гэсэн үг. Тэгээд эсвэл таны Facebook-ээр орсон хүмүүс хараад таны веб хуудас руу орж илүү олон мэдээлэл авах боломжтой. Эсвэл илүү олон ямар бараа байна, бүх бараануудыг чи харах боломжтой гэсэн үг. Ингээд хамгийн сүүлийн арга юу вэ гэх юм бол яаж олон Facebook пэйжтэй болох вэ? Яаж олон лайктай болох вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд байх юм бол та хизээч олон лайктай болж чадахгүй. Юун дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой вэ гэвэл яаж бусдад үн цэнтэй мэдээлэл өгөх вэ гэдэг дээр анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй. Нөгөө контентн дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр та 7 хоног болгон контент бичих юм бол эсвэл өдөр болгон контент бичих юм бол түүнийгээ бусадтай хуваалцаад хүмүүс уншаад хүмүүс тодорхой хэмжээний мэдээлэл аваад тодорхой хэмжээний мотивац аваад тодорхой хэмжээний мэдлэгээ аваад ингээ яваад ах юм бол таны Facebook дээр тэгээ таалагдсан бол таны Facebook дээр төдөө лайк дарна, таалагдсан бол цаашаа таны вебсайт руу орно, таны Facebook-ийг, вебсайтыг шеэрлэн, комент үлдээн, ингээд цаашаа таны барааг худалдаж авна гэсэн үг. Тэгэхээр яадаг вэ гэвэл контента вебсайттайгаа контента биччихэд Facebook дээр шеэрлээд нэгсэндээ вебсайтаа Facebook-тайгаа холбож өгөөд Facebook-ээ вебсайтаа ингээ холбогдсон тохиолдолд трафик гэж хэлдэг. Ийм олон хүл хөдөлгөөн энэ хоёрын хооронд үүсээд ирэх юм бол нөгөө Facebook чи харах нь шүү дээ. Энэ бол ер нь бол итгэж болохоор байгууллага байна. Эсвэл итгэж болохоор бизнес байна. Тийм учраас энэ Facebook пэйжийг verified болгоё гэж үздэг учраас тань руу Facebook-ээ verified болгох хүсэлтэй бол энэ дээр дар гэдэг тийм мессежийг таны home page-н дээр гаргана гэсэн. Тэгээд гарах юм бол та тэр энэ дээр дараад өөрийнхөө веб хуудсыг verified болгох боломжтой гэсэн. За тэгэхээр өнөөдөр зөвхөн энэ 7 мэдээлэлээр зогсъё гэж шийдлээ. Ингээ цаашаа яриад байх юм бол зөндөө ярина. Тэгэхээр нэгдүгээрт сэдвээ сонгоно, хоёрдугаарт худалдан авагчаа тий үйлчлүүлэгчээ дагагчдаа сонгоно гэсэн үг, мэднэ гэсэн үг. Ингээ гуравдугаарт хэрэгцээг нь худалдан авагчдынхаа, үйлчлүүлэгчдийнхаа, дагагчдынхаа хэрэгцээг мэдэх хэрэгтэй. Ингээ дөрөвдүгээрт өөртөөгөө холбох, бизнесийнхаа дотоод үйл ажиллагаатай холбоотой тийм мэдээлэл постлох хэрэгтэй байна. Ингээ 5 дугаарт веб хуудас заавал байх хэрэгтэй байна. 6 дугаарт контент заавал бичих хэрэгтэй байна. Мэдээлэл заавал цацах хэрэгтэй байна. Өөрийн мэдээлэл тийм ээ. Энэ бол 6 дахь арга нь бол маш чухал арга байгаа юм шүү. Үүнийг алдах юм бол ер нь бол Facebook-гээ цааш нь хөгжүүлэхэд хэцүү. Бизнесээ ч хөгжүүлэхэд хэцүү. Ингээд эцсийн арга нь юу вэ гэвэл анхаарлаа зөвхөн бусдад үн цэнтэй мэдээлэл хэрхэн өгөх вэ гэдэг дээр л төвлөрүүлээрэй
гэсэн ийм 7 арга байгаа юм а. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш нь найз нөхдөд дамжуулаарай. Мөн иймэрхүү мэдээллүүдийг цаг тухайн үед нь имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол яг одоо uka@civcom руу ороод миний захин мэдээлэлд бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт бүртгүүлээрэй. Хүс хий хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.